Хэрвээ та Cloud-ыг ашиглах бүрдээ шинэ чат нээж өөрийгөө хэн болохыг, юу хийдгийг, ямар ажил эрхлэлийг дахин тайлбарласаар байдаг бол энэ бичлэг яг танд зориулагдсан. Учир нь та Cloud-ын доторх project гэдэг зүйлийн тусламжтайгаар та өөрийгөө дахин тайлбарлах шаардлагагүй жоо. Ингэснээр та цаг хугацаа болон бүтэц хэмжээ маш олон дахин нэмэх боломжтой. За өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээ Cloud-ын project гэдэг зүйлийг ашиглаж сурна. За project нь яадаг вэ гэхээр за жишээ нь би одоо ингээд контент бүтээгч чиглэлд ажилладаг. За хэрвээ та миний сувгыг харж байгаа бол за миний одоо YouTube болон Instagram сувгууд дээр болох нэг юм ногоон давмгаалсан. За миний зураг давмгаалсан нэг ерөнхий нэг юм стандарт хив маяг байгаа тийм үү. За ийм хив маяг за одоо миний текст бичдэг, скриптээ бичдэг, контент бэлтгэдэг, контентын скриптүүдийг бэлддэг. Тэдгээр зүйлүүдийг маань би одоо project үүсгээд тэрэн дотор ингээд хадгалаад өгч гэсэн үг. За project гэдэг зүйл маань энгийнээр юу вэ гэхээр нэг юм ажлын талбар өрөө гэж ойлгож байгаа. За тэр газар бол яг л тэр ажлын талаар л ярина. Тэр ажилтай холбогдолтой мэдээллүүдээ тэндээ цуглуулад тэндээ ингээд Cloud дамт яриагаа өрнүүлэн гэсэн үг. Тэгэхэд бол бүгдээрээ бас Cloud-доо өөрийнхөө тэр ажлын талаар танилцуулга мэдээллүүдтэй брэнд, өнгө, брендинг, дизайн, лого юу гэдэг тэр бүх зүйлүүд ингээд нэг удаа ингээд одоо project дотор ингээд файл оруулдаг гэсэн үг. Тэндээ хуудаад оруулаад өгчин. Тэгээд project маань ингээд тухайн үүсгэсэн project маань намайг эргээд ороод ирхэд яг тухайн өгсөн миний файлын дагуу намайг таньж байгаа, мэдж байгаа гэсэн үг. Тийм болохоор одоо яг тухайлсан одоо нэг сэдв дээрээ төсөл дээрээ ингээд project гэдэг зүйл рүү ороод үүсгэж юм бол дараа нь зөвхөн тэр өрөөрөө ороод тэндээ Cloud бит хоёр зөвхөн тэр зүйлийн талаар л ярилцсан. Тэр зүйлээ тэндээ ярихад Cloud намайг асуудалгүй ойлгоно гэсэн үг. За эхний ажил бүгд яг project нээж үзээ. За project-ийн хувьд яадаг вэ гэхээр за мэдээж Cloud AI руу орно. За Cloud AI руу орсны дараа за энэ зүүн талын багнаас энэ project гэдэг энэ хэсгээс энэ project-ээр дараад орно. За project-ээр дарж орсны дараагаар за энэ дээр хуучин таны үүсгэжсэн энэ project-уудын энэ хэсгээр ингээд харагдаад байж байна. За шинэ project үүсгэхдээ new project гэдэг дарна. За тэгмүүд project-ийнхаа нэрийг өгнө. За бүгд эхлээд энэ дээр би за content гэдэг нэртэй project үүсгэж. За энэ яадаг вэ гингууд YouTube болон за энэ одоо what are you trying to achieve гэдэг. За энэ дээр болохоор одоо гол одоо энэ project-ийн маань зорилго юу вэ те? Гол одоо зорилго болно тэр project-ийнхаа сэдвийн талаар ингээд энэ дээр товчхон тайлбарлаад бичиж өгчих хэрэгтэй. За одоо create project-ыг дараад за бүгд ингээд project үүсчлээ. За энэ дээр харагч байгаачлангаар одоо ингээд content гэсэн нэртэй project үүссэн байна. За ингээд за одоо project гэдэг зүйлээ нээчлээ. Тэгмүүд энэ project маань одоо project-ийг бид хүснээрээ тохируулж болдог. За энэ project одоо энэ дээр байгаа instruction хэсгээр дараад бүгдээр одоо энэ дээр Cloud надтай яаж харьцах те одоо энэ Cloud одоо би ингээд одоо яг энэ project дотроо би чат нээгээд ороод за би жишээ нь одоо ингээд зураг үүсгэмээр байна. Ийм гингүүд Cloud эргээгээд надад ямар хариулт өгөхдөө ямар хэлбэрээр өгөхийг энэ дэр дүрм журмыг зааж өгдөг. За одоо бүгдээ би энэ дэр бэлтгэсэн байгаа дүрмээ. За одоо би энэ дэр ингээд бэлтгэнийг дүрм бэлтгэсэн байгаа тэргээ хуулаад авчээ. За би ингээд ерөөдөө Cloud то би ингээд харьцахад Cloud буцаагаад надад одоо энэ project дотор ямар энэ project-тэй би ингээд ажиллаж байгаа бол надад буцаагаад ямар байдлаар хариулах вэ гэдгийг энэ дэр ингээд зааж өгнө гэсэн үг. За эхлээд би ингээд 3 4 боловсруулсан байгаа. За дөрөв нэг болохоор хариултын хэлний дүрм юу? Ярианы загвараар. Дүрмээ буцаагаад надад хариулахдаа надад хариулахдаа дандаа монгол хэлээр сошиал медиа тогсон чөлөө тэрэний хэм маягаар хариулж бай. Хит албаны ёсны номын үг хэлгээр бүү ашиглаа гэд. За ийм байдлаар надад буцаагаад хариултаа өгөхдөө ингэж өгнө шүү дээ, тэ. За 4-2 болохоор хэмжээний хувьд одоо урт сунжуу хариултаас татгалзах гинэ. За миний асуултад хариулахдаа нурсан урт текст битгий бич хариултыг хамгийн ихтэй 3-4 богино доголон мөрөндөөс шууд bullet point буюу одоо жагсаалт баяр хэлбэрээр сэгцтэй харуулж байгаа гэд. Эргээгээл одоо ингээл надтай Cloud ямар тэгэхгүй бол одоо ингээд Cloud энэ дүрм журм янз бүрийн зүйлийг эргээд надтай ямар байдлаар хариулт өхийг нь одоо ингээд хязгаарлах гэх юм уу? Хязгаарлаж өгөөд тэгснээр ингээд нэг AI ч одоо ерөнхийдөө хэрвээ та тодорхой ямар нэгэн байдлаар ингээд ямар зүйл дээр тодорхой байхгүй бол танд буцаагаад өөрийнхөө таамаглах байдлаар гэх юм уу? Юу хүсэж байгааг ч мэдэхгүй учраас ерөнхийдөө танд ингээд таамаглах байдлаар хариултууд өгдөг байхгүй. Тэгэхээр бүгдээ маш тодорхой байгууднаас одоо энэ instruction гэдэг хэсгээр эргээгээд танд ямар байдлаар хариултууд өгөхийг нь instruction хэсгээр ингэж дөрвөн байдлаар ингэ зааж өгдөг нэ. За одоо бас ингэ нэмэлтээр ингэж болно. За бичих текст бичдэг одоо бичих текстийнхээ чухал үгсийг одоо тодор ингэ тэмдэглэж уншихад дурамтай болох үүднээс өгүүлбэрийн урт тохирохын эможуудыг ингэ байлуул ийм эможууд байлуулж өгөх нь шүү дээ. Хариултаа өгөхдөө тэд хариулт юмуд нь дан текст биш бас эможтой байж ингэ сонирхолтой байлгууднаас ингэж. За мэдээлжийн ихөр за хэрвээ миний асуусан асуултад хариулт чиний knowledge дотор knowledge гэдэг бас нэг тусдаа одоо файл оруулах хэсэг байгаа. За энийг дуудахгүй үзнэ. Дотор байхгүй бол өөрөөсөө зохиож бүү хариул шууд ийм мэдээлэл файл дотор алга байна гэж
хэлж бай гэдэг ингээд нэг хитэн дүрм бичээд өгч байгаа. Та ч гэсэн өөрийнхөө дүрмийг тухайн сэдвүүдээр тохирох юм дүрмүүдийг ингээд өөрөө ингээд бичээд өгч гэсэн үг. За энэ миний яаж байгаа дүрмүүдийг харж байгаа л өөр тохирох дүрмүүдээ бичээл. За тэгээд save instruction гэдээ дарчээ. За одоо энэ files хэсэгтээ бүгдээрээ одоо өөрийнхөө тэр төсөл хамаартай файлуудыг өмнө хийжсэн тэр текстэн файл, текст скрипт, сайн болсон скриптийн жишээ ч гэдэг юм уу те зурагнууд юу гэдэг бүгдийг нь оруулж болно. За би энд нэг жишээ болгоод өөрийнхөө Instagram болон YouTube-ийн одоо скриншотуудыг оруулаад өгсөн байгаа. За энэ нэр миний одоо ингэж саруул контент гэдэг Instagram-ийн маань контентуудын скриншот байна. За саруул контент гэдэг ингэ YouTube сувгийн маань скриншот байна. За эндээс болохоор одоо энэ прожект дотор энэ дотор болохоор одоо код ойлгочихж байгаа юм. Энэ хүний одоо юу болго ерөнхий дизайн хэм маяг бол ийм юм байна гэдэг зураг хараад уншаад таньж шít. Ийм сувгтан байна. За одоо ийм өнгө төрөх барьж явдаг юм байна те. Тэрийг ойлгож байгаа юм. Тэнгууд за би энэ дээр одоо нэмэлтээр бас юу оруулж болно. За энэ дэр миний брэнд гэдэг нэг богинохон тайлбар бас текст бичсэн байгаа. За тэрийг бас энэ рүү оруулаад өгчээ. За энэ дээр болохоор би одоо миний брэндийн үндсэн өнгө болохоор харна ногоон. Hex код ногооных нь өнгөний код нь болохоор юм байхгүй. Энэ өнгөний кодоо гээд өгсөн. Тэгээ би төлөвлөдөг хүмүүст хэлбэрчилж илүү ойлгомжтой энгийн байдлаар заадаг контент бүтээгч YouTube болон Instagram сувг дээр контент бүтээдэг гэдэг. Ерөнхий ингээд энэ прожекттэй өөрийгөө танилцуулдаг шүү. Миний ашигладаг фонт бол юм бензин гэдэг фонтныхаа нэрийг бас ингээд бичиж өгч. За ингээд энэ дээр та өмнө ашиглаж байсан тэр PDF, Excel ямар ч тэр прожекттой холбоотой тухайн сэдвтэй холбоотой тэр ямар ч тэр файлуудыг оруулаад аплод хийгээд өгч болно. Тэнгууд ерөнхийдөө cloud тамтай харьцагтай тэдгээр юмудаас чинь мэдээлэл аваад ерөнхийдөө та cloud-ыг сургаж ийн гэсэн үг. Өөрийнхөө яг энэ прожекттой холбоотой тэр мэдээллүүдээр ингээд та хангаад өгчих юм бол та энэ мэдээллүүдээс та нэг ингээд үндэслээд мэдээлэл боловсруулад за энэ мэдээллээс хэцэхгүйгээр энэ оруулж өгсөн энэ прожект оруулж өгсөн файлууд дээр чинь үндэслээд cloud тамтай харьцаад танд одоо файлын хүрээнд танд ингээд ойлгомжтойгоор хариултууд өгнө гэсэн үг. За одоо бүгдээ туршаад үзье төгөө. За би ихний богинохон юм гэдэг файл өгчлөө. За тэгээд дүрм надтай яаж харилцагтай instruction хэсэгт ингээд зааврыг нь тавиад өгчлөө. Тэгээд энэ дээр ингээд зорилго маань ингээд энэ дээр бичээд өгсөн байгаа. За энэ project үе. За project гэдэг даган за одоо энэ дотор ингээд нэг тустай контент бүтээдэг нэг өөрөө бэлтжлээ те. Нэг контент бүтээдэг өөрөө нэг юм тустай зүйл бэлтсэн. За олон дахин нэг чат нэгээл нэг юм хийгээл энд нэг чат нэгээл энд нэг чат нэгээл энд нэг чат нэгээл дахин ингэжснээс ганц юм том өрөөний чи тэн дотор ороод ингээд мэдээж энэ дотор бол ингээд зөнд олон чатаар ингээд дахин харьцаж болно. Тех болгонд л угаасаа намайг одоо ингээд брендийн өнгө төрх миний брендийн өнгө төрх бол ингээд файлуудыг бүгдийг мэдж байгаа учраас яг л энэ хэм маягаар одоо энэ дүрм журмынхаа дагуу надад хариулна гэсэн үг байна. За надад за би нэг одоо ингээд ийм бэлтжлээд одоо үзүүлээд ингээд cloud project нээчээд одоо ингээд өндөө файлаа хийгээд өгснээр давуу талыг одоо би харуулдаг байна л да. За надад AI-аар Instagram thumbnail өсгөр prompt бэлдээд өгөө. Би өөрийн ашиглах зургийг reference болгоод оруулахад надад шууд thumbnail бэлдэж өгөх prompt гээд. За тэнгууд одоо би ингээд дарчээ. За энэ дээр дарлаа. Одоо би энэ project content гэдэг project дотор ажилладаг байгаа шүү дээ. Project тэгэхээр би өөрийнхөө ингээд талаар бүх мэдээллүүдээ брендийнхаа өнгө хэм маяг харагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн байгаа тийм. За чиний thumbnail зориулсан reference based image prompt брендийн нэг автоматар орсон байгаа гэж тэн дээр тийм. Би тэн дээр одоо ингээд брендийнхээ өнгө юунуудыг ингээд оруулаад өгсөн байгаа шүү дээ. Миний брендийн өнгөний нэртэй ямар ашиглагыг хэлбэл тул таруулж optimize хийж байгаа. За яг одоо бүгд шууд энийг одоо би шууд за шууд одоо энэ рүү орлоо. За бүгдээ нэг Gemini руу ороод Gemini дээр тушаад үзье. Одоо би өөрийнхөө зургийг аплод хийж өгөх хэрэгтэй. Зургийг аплод хийж өглөө. Тэгээд эндээс create image гээд за одоо ингэж хийсэх хүлээ. За энэ бол одоо ингэж project хэрэглэснээр одоо би энэ юу гэдэг миний брендийн өнгө одоо ийм шүү те. Ийм гэж зааж өгөөгүй шүү дээ. Би зүгээр л одоо нэг project-тай нийцэн project-тай эхлээд файл бүх юм авсаргаад өгсөн. Тэгчээд одоо шууд ингэж юм шууд миний тэр файлуудаас мэдээлэл аваад надад ингэ буцаа харуулж байгаа. Миний өгсөн зөвлөгөө надад AI-аар Instagram thumbnail үүсгэх prompt бэлдээдэг. Би өөрийн ашиглах зургийг reference болоод оруулахад надад шууд thumbnail бэлдэж өгөх prompt гэдэг. За ингэ л лээц одоо үрдэнгөөр. Энэра миний брендийн өнгө явж байгаа. Миний брендийн өнгө цагаан. Тэрний
Би одоо юу гэдэг юм промпт дээр ингээд оронгуудын чадвар ороод миний брендийн өнгө тийм хар цагаан ногоон тийм өнгөтэй тийм бэкграунд нь тийм байдаг гэдэг зааж өгөөг шүү дээ. Тэнгууд яаж юм гэхээр миний одоо энэ project дотор энэ content project дотор би заагаад өгсөн учраас энэс харж байгаа байхгүй. Одоо би дахиад насан ч одоо яг л энэс харж байгаа л ингээд ерөөдөө надад ингээд хариулаад өгнө гэсэн. За одоо би энэ юуруу за энэ сая болохоор ингээд би промпт үүсүүлсэн те. Одоо нэг өөр туршилт хийгээд үзье. Тэрний юу гэхээр одоо дүрм журмаа яг баримтлаад одоо надад хариулт өгөхдөө яаж хариулт өгч байгааг харцгаая. Надад Instagram суугта 30-аас 40 секундын усттай Claude AI гэж юу вэ гэсэн сэдвээр Rayleigh script бичээд өг. Ингээд орч. Тэнгууд одоо яаж бичих юм бэ харцгаая. Одоо би яг нэг project дотор л яваад шүү дээ. Тэнгууд одоо энэ чинь ингээл branding file гэж байна. Яг одоо тэгэхээр одоо миний нэг brand file-д уншиж байгаа гэсэн. За чиний brand style тохирууллаа л гэнэ. За ChatGPT-гээс 10 дахин ухаантай AI байдаг гэдгийг мэдхүү. За асуудал тавих. Ихэнх хүн зөвхөн ChatGPT л мэднэ гэтэл Claude AI гэж байдаг. Энэ бол Anthropic-ийн компани хийсэн дэлхийн хамгийн аюулгүй хамгийн гүн бодолтой AI. За Claude-ыг онцгой болгодог 3 зүйл нь урт текст уншиж хариулдаг. Ингээд за ингээд гэж байна. Дараа нь би яг яаж ашигладгийг дэлгэрэнгүй зааж өгнө. Follow дараараа ChatGPT-г мэдэх юм. Энэ бол Claude-ыг мэдэх ёстой. AI ертөнцийн шинэ тоглогч орж ирлээ гинэ. За ингээд надад ийм юу бэлдээд скрипт хэлэлцлээ. Тэгээд нэг дүрмдээ заасны дагуу байна уу те. За дүрмдээ. За энэ project руу орж байгаа нэг дүрмээ нэг хараад те. Би юу гэдэг дүрмдээ ажиглаа. За энэ project руу орлоо. Энэ instruction хэсэг рүү хараад те. За надад хариултаа надад монгол хэлээр хариулаа. Social media тогсон за ингэ чинь те. Урт биш. За ингээд. За одоо надад хариултаа яасан маань ингээд богино маш ойлгомжтойгоор ингээд имрэлээ юу бэлдээд өгсөн байна. Тэгээд одоо social тохирох юм аягтайгаар тий юм хүүг хэсэг байна. Асуудал тавих үндсэн мэдээлэл. За тэгснээ одоо нэг гол юмнуудыг ингээд тодор бичсэн тэр instruction-ыг мандагсан байна. Бас эможууд тий сонирхолтой эможуудыг ашигла гэсэн тэр зааврыг мандагсан шүү дээ тий. Одоо энэ дэр би бичсэн текстийнхаа чухал үгсийг тодор болгож уншихад урамтай болгох үүднээс өгүүлбэрийн урт тохирох эможуудыг байршуул гэсэндээ. Тэнгууд энэ дэр ингээд эможуудыг байршуулж өгсөн шүү дээ. За тэгээд өнөөдрийн бичлэг маань юм байлаа. Та тэгээд subscribe дараад лайк дараад бас цаасаа шеэрлэж найз нөхдөд түгээгээрэй. За миний сувгийг бас найз нөхдөд түгээгээрэй. Миний Instagram болон за YouTube сувгууд дээр би голчны контентуудаа хийж явж байгаа. Тэгээд танд AI-тай холбоотой сонирхолтой мэдээллүүд цаашдаа бас Instagram сувг болон за YouTube сувгууд дээр бас маш сонирхолтой контентууд үргэлжлүүлээд хийхээр төлөвлөж бодож байгаа. За тэгээд AI-г ашиглаад өдөр тутам амьдралдаа ашиглаж бүтээн хэмжээ цаг хугацаагаа хэмнэх зорилготой хүсэлтэй бол та миний сувгийг дагаад бас зааж байгаа зүйлүүд маань танд хэрэгтэй бол та бас суралцаад ажил амьдралдаа нэвтрүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээ хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая.